Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн сэдв буюу өнөөдрийн хамгийн халуун сэдв болох Рио Тинтотой хийсэн Монгол Улсын засгийн газрын хийсэн хэлцээрийн талаар ярилцахаар бид студидтэй сангийн сайдыг урьж ирүүлээд байна. За өчигдөр та яг хэлцээрээс гарч ирээд би их орондоо хайртай гэж улс төрчийн хувьд маш сонин хариулт хэлсэн л дээ. Тэгэхээр хэр зэрэг хайртай вэ гэдгийг одоо би энэ ярилцлагаас харж болох байх гэж бодож байна. Тэгэхээр юун түрүү оюу толгойн одоо хөрөнгө оруулалтын хэлцээр Монгол Улсын засгийн газар 2009 онд хийхэд биднэрт нэг 4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдчих. Хөрөнгө оруулалтын асуудал яригдчихсэн. Энээс хойш энэ ер нь нийт энэ зээлийн хэмжээ хэд болсон юм? Өчигдөр та бүхний хийсэн хэлцээр те сар гаруй хугацаанд үргэлжилсэн хэлцээр буусан зээлийн хүү яг энэний аль хэсэг нь байсан юм? Энийг та маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч. За та бүхэнд энэ оройн хүргэе. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар Рио Тинтотой оюутлогоос төслийн зээлийн асуудлаар хэлцээр хийж дууслаа. За 5 сарын 31-ний байдлаар бол оюутлогын компани 13.1 тэрбум ам долларын зээлтэй 6.9 тэрбум долларын хөрөнгөлөгцсөн хүү нийтээ одоо 20 орчим тэрбум ам долларын өртөө байна гэж үзэж болно. Тэгэхээр энэ бол одоо бидний хувьд нөгөө ногдлоо шиг авах тийм ээ эндээс одоо дотроо ашиг авах гэдэг одоо л Монгол улс жилдээ 1.5 их найдын татвруулан амнатын нэмэгц зөрчил ялбар татварыг авч байна. Гэхдээ бид нар ногдлоо шиг авах эндээс нөгөө өгөөжөө хүртэх гэдэг асуудал маань ингээд хоош итгэдэг байж байгаа. Тэгэхээр энэ зээлийн бүтц маань өөрөө нэгдүгээр ирэмбийн зээл буюу энэ төслийг эрсдлийг үнэлээд оюутлогын төслийг эрсдлийг үнэлээд дэлхийн одоо 14 банк санхүүгийн байгууллагаас өгсөн зээл байна. За энэ зээл маань болохоор зэрэг дэд ирэмбийн буюу нэгдүгээр ээлжийн зээл гэж явж байгаа ирэмбэрээ. Тэрүүн ирэмбий. За энэ юу гэхээр зэрэг эрсдэл өндөртэй учраас хамгийн ихэнд буцааж төлөх зээл гэсэн үг. За хувь нийлүүлэгчдийн зээл буюу бидний хэлцээрийн гол асуудал бол хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн асуудал. Энэ 14 банкны зээл бол олон улсын санхүүгийн зах зээл дээр байгаа дундаж оюутлогын төслийг үнэлээд гаргаж ирсэн зээлийн хүүгийн хүү хэмжээ байна. Тэгэхээр энэ бол бодиттой хүү гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэр 13.1 хувь нийлүүлэгчдийн зээл чинь нийлээд хэд гинэ? 13. Хувь нийлүүлэгчдийн зээл бол одоо 6.1 тэрбум доллар. 6.1 тэрбумын зээлийн хүүгийн асуудал яригдж байгаа юм. Хүүгийн асуудал яригдж байгаа. 6.1 тэрбумын хуримтлагдсан хүү нь хэдэн доллар? 6.1 тэрбум биш. Нийтдээ эднэрт 13.1 оюутлогын төсөл маань 13.1 тэрбум долларын зээлтэй байна. 5 сарын 31-ний байдлаар. Энэ дээр нэмэх нь хуримтлагдсан хүү. Нөгөө тэргүүн ээлжийн зээл буюу 14 банкны зээл. За Риогийн нөгөө давуу спонсор эрэхтэй зээл, Риогийн өөрийнх нь хувь нийлүүлэгчдээс өгсөн зээл. За ингээд хувь нийлүүлэгчээс олгосон зээл буюу 6.1 тэрбум доллар ингээд. За энэ бүгдийн нийт хуримтлагдсан хүү 6.9 байна. Гол асуудал юу нэр нөхөр хувь нийлүүлэгчд маань 6.1 тэрбум долларыг одоо оюутлогын төсөл рүү оруулахдаа энэ бол хамгийн сүүлд төлөгдөх юм аа. Буюу дэд ирэмбий 2 дугаар ээлжний зээл. Тэгэхээр эхний ээлжинд бол 14 банкны зээлийг төлнө. За дараагийн ээлжинд одоо юу гэдэг спонсорын зээлийг төлнө, давуу эрхтэй зээлүүдэд төлөөд төсөлд нь энэ зээлийг төлнө гэдээ хамгийн ард хийчихэж байгаа. Энэ бүгдийг төлж дуусны дараа ногдлол шиг төлнө гэж. Тэгэхээр одоо бид нар юу гэж үзээд байсан бэ гэхээр одоо манайхан ярьдаг шүү дээ. Оюутлогоо мөнгө хүлээд байна зээлийн хүүгээр. Тэгээд тэр асуудал хаана гараад байна нөхөр? Ерөөсөө энэ хувь нийлүүлэгчдийн өөрийнх нь оруулсан зээл. Энэний нийт хүү бол 10.5. Энэ өөрөө бүтцийг харах юм бол СОПР буюу олон улсын жижиг хүүн дээр нэмэх нь 6.5. 5 нийлээд 10.4% хүүтэй зээлэр одоо энэ анхнаасаа ийм өндөр хүүтэй тогтсон юм уу? Эсвэл одоо ингээд явцдаа тий 2000 анхнаасаа л ингээд явчихгүй юу? За ингээд 10.4% хүүтэй зээлэр нөхдүүд одоо СОПР-тор нэмэх нь 6.5%, жижиг хүүн дээр нэмэх нь 6.5% хүүтэй зээлийн хүүгээр л одоо ашиг болоод байна гэдэг асуудал байна. Бусд нь бол тэр чинь нөгөө 14 банкны тогтсон зээл рүүгээ авсан зээл рүүгээ хүүн явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс бол бид нар мөнгө хүлж байна. За энэ зээл чи өөрөө юу гэхээр зэрэг хамгийн эрсдэлтэй хувь нийлүүлэгчд өөрсдөө яагаад өндөр байгаагаа тайлбарладаг вэ гэхээр энэ бол ирэмбэрээ хамгийн сүүлд төлөгдөх зээл юм аа.
Тэгэхээр одоо оюутлагын төслийг бүтээн байгуулалтыг хийхдээ авсан зээлүүдийг одоо Мөнгө урсгал одоо бол 70 дутаа бүтээн байгуулалтанд дуусаад одоо үйл ажиллагаа Мөнгө урсгалын эерэг урсгалтай болж ирж байна. Тэгэхээр бид нар эхний зээлүүдэд төлж ш хамгийн сүүлд энийг төлөх учраас энэ бол хамгийн их эрс түлээж байгаа. Тэгээд дээрэс нь манай хувийн нийлүүлэгчийн зээлээ гэдэг ийм тайлбарыг тавьдаг гэсэн. За хилцээрийн шатнд бид нар 10.4% хүүг буулгаад 7.9 дээр авчрлаа. За энэ юу гэхээр зэрэг сопер төр нэмэх нь 4 болгож байгаа. За тэгэхээр сопер хүү гэдэг маань өөрөө юу гэхээр зэрэг өнөөдөр 3.6 орчим хувьтай байна. Энэ Америкийн төв банкнаас тогтоодог хүү. Юу гэхээр зэрэг Америкийн төв банкны бодлогын хүүтэй уялдаж тогтох хүү гэсэн үг. Олон улс тэргэлдэг банк санхүүгийн систем дээр энэ бол зээлэн дээр хэрэглэдэг суур жишг хүү юм. Гэтэ энэ хүү бол өөрөө хэлбэлцдэг буюу хөвгч хүү. Ягаад тэгэхээр энэ хүү жишээлбэл одоо 2021 онд 0.5% байсан. Одоо л 3.6. Тэгэхээр Америкийн төв банк бодлогын хүүгээ чангаруулах тусам энэ хүү өсчихэд бодлогын хүү содруулах тусам энэ хүү бууж идэг гэсэн үг. Тэгэхээр бидний одоо нэг хувийн нийлүүлэгч төлөх гэж байгаа сопертер нэмэх хүү манд 4 болчоор сопертер нийлээд 7.9 болж. Тэгэхээр энэ соперын хүү чи одоо цаашаа дэлхийн эдийн засгийн байдал Америкийн төв банк бодлогын хүүгээ буулгах юм бол буугаад явна гэсэн үг. Тэгэхээр 7.9-ээс дахиад доош буух боломж нь үүсчихэж байгаа. Тэгээ энэ бол одоо их том боломж аа. Тэгээ 2.5%-аар буулгахад Монгол улсын ирээдүйд ерхий төлөх энэ төслөөс цаашаа төлөх хувийн нийлүүлэгчд болон энэ банкуд төлөх хүнээс бид нар 6.2 тэрбум долларыг хэмнэж чадж байна. Энэ өөрөө 22 орчим тэрбум их 80 төгрөг тийм ээ. За ингээд бид нар зээлийн хувийн хувьд давуу талыг гаргалаа. За энэ маань өөрөө дахиад нэг асуудлыг бид нар Реогийн хөрөнгө оруулагч нартаа ярилцсан шийдсэн асуудал бол ер нь энэ оюутлага төсдөр авсан зээлийн бүтцийг эргэж харъя. Энд өөрчлөлт оруулах гэж. Тэр тэргүүн ээлжийн зээлүүд буюу 14 банкны зээлийг дахин санхүүжүүлээ. Бага хувьтай болгоё. Ингээ хүүгийнхээ жишг буюу бенчмаркийг тогтооё. Тэр зээлэрийг хүүгээрээ цаашаа бүх одоо хувийн нийлүүлэгчдээс авсан байж болно, давуу эрхтэй зээл байж болно. Эдгэрийн хүүг тогтоох энэ тохиролцоонд бол сая бас хүрсэн. Энэ бол бидний хувьд их дахин санхүүжүүлнэ гэхээр өөр одоо хүү багтаа зээлээр солино гэсэн үг тийм. Зээл өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солино. А бага хүүтэй зээлээр солихоор бид нар зээлийн хүн өндөр хүү төлж исэн бол тэрийг багасгах тийм үү. А энэ тэргүүн ирэмбийн зээлийн хүү чинь өөрөө хоошоо шидэгдээд байгаа тэр хүүнүүдийн бас жишг болох хэвээр. Энэний төлөө бол засгийн газар сангийн цаашдаа бол ажиллана. За энэ дээр бол зээлийн бүтцийг эргэж харъя гэдэг тэр бол Риото бас мөн тохирсон баг. Тэгэхээр одоо нөгөө 10 хэдэн банктай дахиж яриа хэлцээнд орно гэсэн үг Риото нийлж. Үгүй. Монгол Улсын засгийн газар өөрөө мөнгө өсгөх болно. А бид нар олон улсын зах зээл дээрээс бонд өсгоод ч юм уу мөнгө өсгоод Риот зээлж болно. Тэгээд тэр зээлээр сольж болно. Энэ бол хаанч байдаг санхүүгийн л механизм. Тэгэхээр энэ дээр бол бид нар их давуу тал үүслээ. Яагаад тэгэхээр энэ зээлийн бүтцийг дахин санхүүжүүлэхийг эргэж харъя гэдэг дээр бол Риото тохирчж байгаа. За менежментийн хүүгийн төлбөрийн хувьд одоо дамжны сайд маань ахсан ажлын хэсэг амжилтанд хүрсэн. За ингээд манай ажлын хэсэг дамжны сайдын ажлын хэсгийн гаргасан үр дүнгээр нь харах юм бол бид нар нийтдээ 8.4 орчим тэрбум долларын хэмнэлтийг гаргаж ирж байгаа. За 6.2 тэрбумаар зээлийн хүү буруулснаас гарч ирж байгаа ирээдүйд төлөх ёстой зээлийн хүүгийн хэмнэлт нь Монголын талд ирэх өгөөж нь 2.5 тэрбум доллар буюу 8.7 их 80-аар өсөж ийн гэсэн үг. За нөгөө тал бас нэг зүйл бол одоо иргэдийн маань асуудаг зүйл юу гэхээр зэрэг хизээ ногдол ашиг авах байх. За одоо энэ хилцэрүүдийг хийгээгүйсэн бол ногдол ашиг авах хугацаа бол 2039 он байсан. А хилцээрийн зөвхөн зээлийн хүүгийн өөрчлөлтөөр өнөөдөр 37 онд бид нар хүү авах болсон тийм үү. Ингэж наашин тачруулж 2 жил. А гэхдээ хилцээрийн нэг гаргасан шийдвэр бол 2026 онд оюутлагоо Монголын ард түмэнд ногдол ашиг авах болсон. Риото энэ хилцээр төрсөн. Тэгэхээр бид нэр нэгэсэндээ 39 оныг 37 он руу санхүүгийн тооцоололоор нь хилцээрийн үр дүнгээр 2026 онд ногдол ашиг авахаар Риото тохирлоо гэсэн үг. Яаж ингэж тохироо үүссэн бэ? Энэ бол хилцээрийн үр дүн наашин татчихсан бэ. Мэдээж энэ дээр бол одоо засгийн газрын барьжсэн байр суурь хатуу байсан. За нөгөө талд хилцээр хийхэд манай улсын төрийн нэргүүн их хурлын дарга, за их хурлын гишүүд маань, төрийн өмс байгууллагууд, за мөн одоо хавар гишүүдийн маань санаач хийсэн оюутлогын нээлттэй сонсгол гэдэг энэ бүхэн бол одоо нийгмийн болон улс төрийн
дэмжлэг болж өгсөн. За энэнийг бол одоо ажил хэрэг болгох нь бол засгийн газрын үүрэг байсан. Тэгээд засгийн газрын үүргээ биелүүлсэн л гэж. Тэгэхээр өчигдөр ерөнхий сайдны тэгтээ энэ намар эрх намраас гэлөө энэ намраас гэлөө ногдол ашиг авах хугацаа чинь 26 онд. 26 оны энэ намар гэж хэлсэн. Тэгэхээр ногдол ашиг чинь нөгөө тухайн компани ашигтай ажиллаад тэгээд намар тузынхаа урлыг хийгээд тэгээд ногдол ашиг тарах хэсгээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр намар авна гэж тооцож байгаагийн хувьд одоо оюутлагын үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл олж байгаа орлого ногдол ашиг тарах хэмжээнд хүрсэн үү? Одоо энэ их өр ширний цаана. Энэ их өр ширний цаана хүрсэн үгүй та яг зөв асууж байна. Тэгэхээр бид нар мөнгө өрслийг тооцож үзэх ёстой. Одоо би түрүү хэллээ шүү дээ. Одоо бидний эцэцэн хэлцээр бол нэгдүгээр зээлийн хүүгээ буруулчихлаа. Менежментийн төлбөрөө буруулчихлаа. За 3 дахь том шийдэл нь бол юу гэхээр зэрэг 7 жил тутамд нэг удаа л зээлийн хүүг иргэн харах нөхцөлтөөр хувийн нийлүүлэгчдийн гэрээг анх байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээг. Тэгэхээр чи 2009 онд байгуулад 17 онд нэг удаа хэлцээр хийсэн. Энд ямар нэгэн өөрчлөлт ороогүй зээлийн хүүн дээр. Тэгээ 2025 онд дараагийн 7 жил нь болсон. Ингээ бидний тэр 25 оны тэр хэлцээрийн маань эхлэл өнөөдөр дуусч байна гэсэн. А тэгвэл сая хэлцээр дээр би юу шийдэж чадсан бэ гэхээр зэрэг энэ 7 жилийн хугацаа 3 жил болгоцсон гэсэн. Тэгэхээр одоо монголчууд маань засгийн газар маань цаашдаа 3 жилд Риото зээлийн хүүгийнхаа хэлцээрийг хийгээд явах тэр давуу тал буюу боломжийг одоо энэ хэлцээрийн хүрээнд гаргаад ирсэн. Тэгэхээр бид нар цаашдаа ер нь оюутлогоо төслийн санхүүгийн талд нь олон улсын жишгт нийцүүлэх, өргөөжтэй байлгах, Монголын ард түмэнд нөгөө яриад байдаг 53% өвөөжийг авчрах тэр суурьдыг өнөөдөр энэ хэлцлүүдээр тавьж өгсөн. За энэ хэлцээрийг хийсний үр дүн 6.2 тэрбум долларын ирээдүйн үдий болох өрийг хааснараа бид нар яаж юм гэхээр өнөөдөр Монгол улсын хүрч байгаа хөгжиж 35% гэж байгаа. Үнэхээр 40% бол. За өгөөж гэж юу хэлэх юм бэ? Ягаад 53% гэж юугаа хэлээд байгаа юм гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд 3 зүйлийг тусгаж өгсөн байт. Өгөөжийг Монгол улсын тал 53% хүртнэ. Энэ нь ноогдол ашиг, татвар, амнаат. Энэ бусад одоо хураамжаас бүртнэ л гэсэн байдаг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд энэ жилээс эхлээд бид нар ноогдол ашиг авах. Зээлийн хүүгээ бууруулж байна. Ингэхээр чи одоо 53 руу хүрэж ирэх тэр алхмыг бид нар үе шаттгаар хийж эхэлж байна гэсэн. Нөгөө талдаа энэ жилдээ Риогоос ноогдол ашиг авна гэдэг чи юу гэхээр зэрэг одоо сангийн яам дахиад энэ ажлын хэсэг маань бид нар Риогийн багта хэлцээрийн суунаа. Ингээд тооцоололтоо хоёр талаас тулна. Энэ жил энэ 13.1 тэрбум долларын өрөнд цаашаа хэдийн төлөх юм. Тийм үү? Мөнгө урсгалч яаж явах юм? За ингээд ноогдол шиг хэд ирэх юм? За гэдгээ манайх тооцож үзэн хөрөнгө оруулагч тал тооцож үзэн ингээд хоёр талаас одоо нэг өсөндөө тооцоо нийлжиж хэдэн төгрөгийн ноогдол ашиг авах вэ гэдгээ бид нар шийднэ. Гол үр дүн бол юу гэхээр зэрэг энэ онд авна гэдэг дээр бол одоо хөрөнгө оруулагчтай тохирчлоо шүү дээ. Хоёр талын хөрөнгө оруулагч. Яг зүгээр миний сонирхоод байгаа юм нөгөө хоёр талын үр ийм өндөр байхад ногдол ашиг авах хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй л гэдэг л байгаа даа л да. Гэхдээ одоо энэ төслийн маань оюутлогын төсөл эхэлжсэн цаг үе 17 жил өнгөрцөн байна. Одоо гол асуудал буюу далдуурхаан бүтээн байгуулалт 99.8% дээр ирчлээ. Нэгсэндээ бүтээн байгуулалтын шат дууссан. Оюутлогоо маань үндсэн далдуурхаагаас олборлоод эхэлсэн. Тэгэхээр мөнгө урсгал нь эерэг болцсон. Тэгэхээр одоо бид нэр энэ асуудлаа ярих зөвөө. Монголын ард түмний эрх ашигыг хангахын төлөө засгийн газар ажиллах нь үүргээ. Одоо бол одоо юу гэдэг ногдол ашиг ойролцоогоор тийм авна гэсэн ямар ч тийм ойлголт байхгүй. Ямар ч гэсэн ногдол ашиг хилцээрийн дараа дахиж хилцээр хийсний дараа хоёр талтаа тоогоо тулгасны дараа ногдол ашиг авна гэдэг дээрээ л тохирцсон юм. Авна гэдэг дээр биш. Ногдол ашиг авна. Хэдийг авах уу гэдгээ хоёр талаас тохиролцсон. За. Тооцоол дээр суулж. Тэр менежментийн зардал гэдэг дээр жил болгон 120 сая доллар Риотын тод төлдөг байсан гэсэн үнэн. За өнөөдөр Дамтны сайд мэдээлэл хийсэн. Энд чинь менежментийн төлбөрийг бууруулснаар 2.2 тэрбум доллар хаа бууруулчих. За тэгээд тэр чинь юу гэхээр зэрэг хүмүүс менежментийн төлбөр гэж яриад байсан. Өнөөдөр Дамтны сайд хэвлэлийн уралдаар маш тодорхой хэлжлээ. 3 янзын төлбөр төлдөг байсан. Эдгээрийг бүгдийг бид нар бууруулсан. За энэ бол өөрөө бид нар оюутлогоо ер нь менежментийн төлбөрийг бууруулах үндэслэл юу гэхээр зэрэг энэ оюутлогоо гэдэг төслийн хөрөнгө оруулагч нь Рио. Рио өөрөө удирдлагаа хэрэгжүүлж байгаа. Санхүүгийн бодлогоо хэрэгжүүлж байгаа. Уулуурхаан оператороо хийж байгаа. За ингээ харах юм бол
энд эрсдэл байхгүй болсон. Яа тэгэхээр далд бүртээ байгуулалт маань 99.8 өдөр ирсэн гэдэг чинь эрсдэл бол 99.8 өөр байхгүй буурчина л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэнийг бол одоо бид нар Монгол улс бол ногдол ашиг авах цаг хугацаа болсон байна гэж 39 он биш ээ гэдэг дээр засгийн газар хатуу байсан. За миний хувьд бол ажлын хэсгийн засгийн газрын 67 дугаар ажлын хэсэг буюу зээлийн хүү бууруулах, зээлийн хүү хилцэх хугацааг одоо бууруулах. Ингээ ногдол ашигын асуудал байсан. За энэ гурван ажлаа бол хоёрыг нь бол одоо бүрэн дуусгасан. Ногдол ашиг дээр бол авахар засгийн газар тохирсон. За одоо би танаас бас нэг юм нөгөө олон нийтэд маш ойлгомжтой байдлаар ойлгуулъя гэж бодоод асууя гэж бодлоо л да. Нэг ийм ойлголт байгаа даа олон нийтийн. Бид нар ингээд зэсээ одоо алт зэсээ ингээ оюу толгоос баяжмал гараад идэг. Тэгсэн ирнэ одоо Монгол улс одоо өртөөл байгаад идэг нөгөө 34% оногдох өртөөл байгаад байсаар байна. Одоо энэ өөр хэрэг зэрэг удаа үргэлжлэх нь мэддэхгүй өнтер гэсэн нэг тийм ярианууд яваад байна л да тий. Тэгэхээр энэ дэр та яг одоо ингээд долоон бодлын должингууд хэлж өгж байгаа юм шиг. За одоо энэ өрчлөн юм болсон гэд нэг энгийнээр тайлбарлаад өгч. Ерэн зүгээр энгийнээр тайлбарлах юм бол зээл тавиад үйлдвэр байгуулсан. Одоо үйлдвэрөө бариад дуусчлаа. Тэгэхээр үйлдвэр байгуулаад дуусахаар үйлдвэрийн бүтээгдэхүүн маань гарч ийн. Бид нар зэсээ олборлоод тэр өнгөт металлтгаа гаргаж ийн. Тэгэхээр одоо бид бол ашиг болж эхэлж байна гэсэн үг тийм үү? Үйлдвэр барьтал бол зарлага гарчээ. Зарлага гарахад бол зээл авсан байна. Одоо тэгэхээр нэг талдаа бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр орлого орж ирнэ. Орлогоо ороод ирэхээр бид нар зээлээ төлнө, ногдол ашиг өгнө. Ингээд татвараа төлнө. Ашигт малтмал ашигт явнатын татвараа төлнө. Ингээ явах юм бол одоо харин өгөөжийг 53% хүргэх тэр анхны тохироо руугаа ирэх тэр боломж нь бүрдэж эхэлж байна гэж. За зарим талууд юу гэж хардж байна гэхээр Рио Тинтотой онтрогийн асуудлаар тохиролцоонд хүрсэн учраас саяны зээлийн хүүг бууруулж чадсан гэсэн ийм хардлага зарим талууд байна л да. Жишээлбэл одоо өнөөгөө онтрогийн хувьцаа 17% өссөн байх жишээтэй гэж хэлж байна. Энэ дээр та ямар тайлбар хэлэх вэ? За би хариуцлагатаар хэлье. Монгол Улсын засгийн газар болон миний ахалсан энэ ажлын хэсгийн ард ямар нэгэн Риогийн өмнө амлалт үүрэг аваагүй. Өшгөний ард ямар ч нууц юм байхгүй. Энэ шийдэгц асуудлыг би нээлттэй ил тод ярьж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар онтрогийн хэлцээрийг явуулах нь зүйтэй. Гэхдээ онтрогийн хэлцээрийг хөрөнгө оруулалтын гэрээг оюутлогын гэрээгээс нэгдүгээр тусна хийнэ. Хоёрдугаар өнөөдөр уулуурхан сайд хэлэхдээ бол аль ч хөлрөөр хийж болно. 34% эзэмших нь зөв байгаа мó? Роялти эзэмшээд явах нь зөв байгаа мó? Аль Монгол улсад ашигтай хэлбэрээр хийнэ. Одоо бид нар загвар уусан жишээ бол Францтай хийсэн Ороногийн гэрээ байна. Энэ гэрээ бол одоо Монгол улсын үндсэн хуульд нийцүүлж хийсэн хамгийн одоо загвар гэрээ гэж энэ үгээрээ хийж бол. Тэрийг хийж их хурлаар батлуулахаас өмнө оюутлогоос авах бидний өгөөж 53% хүрсэн байх ёстой. Энэний төлөө засгийн газар ногдол ашиг аав. Би түрүүн хэлсэн бид нар зээлийн бүтцэд иргэн харах боломж гарсан гэж. Тийм ээ энэ тохиролцоонд өрсөн гэж. Зээлийнхаа дахин санхүүжилтүүдийг хийн. Ингээд нэгсэндээ төслийн зээлийн өртгийг бууруулна. Ингэжээж бид нар ногдол ашигын хэмжээг нэмэгдүүл. Энэ лүү засгийн газар цаашдаа ажилланаа. Тэгээ би хэлээд байгаа тэр 7 жилийн 3 болгосон гэдэг чинь энэ бүгдийг хийхэд хугацааны хувьд 3 жилийн дотор хийгээд явах үеийн засгийн газар цаашдаа хөрөнгө оруулагчтайгаа хэлцээрээ хийгээ явах тэр хугацаа. Одоо бидний сонгуулийн жил дунд хугацааны юу чинь 4 жил шүү дээ. Тэгэхэд бид нар 3 жил болгоод амжичлаа. Тэгэхээр энэ бол одоо маш том боломжийг авчирч байна гэсэн. Тэгэхээр онтрогийн гэрээ бол 53 оюутлогоос авах өгөөжийн 53%-ийг шийдэж батлагдана. Түүнээс ч одоо онтрог явуулъя гэж бидэрт энийг буулгаад өг та нарт онтрог өгье гэдэг ийм хилцээр хаанч болоогүй бидэнд ийм саналж тавиагүй. Монгол Улсын засгийн газар их хурлаас өссөн удаа дараа гарсан тогтоолууд байгаа. Ерөнхий сайдын байгуулсан засгийн газрын тогтоол байгаа. Захирамжаар ерөнхий сайдын захирамжаар 3 ажлын хэсэг болгоцсон. Би энийг нь ахалсан. За үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс сая нэгтгэд хуралдаад мөн энэ хэлцээртэй холбоотойгоор чиглэл өгсөн. Чиглэлээ одоо бид нар биелүүлээд цааш шаттараа засгийн газар явууж байгаа. За
оюу толгойн гэрээний хувьд баяр хүргэе. Хэлцээрийн хувьд баяр хүргэе. За одоо засгийн газар татварын багц хуулийн сая өөрчлөлт оруулсан. Мэдээж сангийн сайд ирсэн дээр энэ тухай асуухгүй болохгүй байна. Тэгэхээр татварын багц хуулинд өөрчлөлт орсноор татвар төлөгчдөөс очих дарамт ер нь хэр зэрэг буурсан бэ? Ойролцоогоор одоо хэдэн төгрөг төсөвт дутах вэ? Хэрвээ татварын хууль. За сая засгийн газар учрал ерөнхий сайдын засгийн газар байгуул саяхан одоо 80 гаруй хоногийн байгуулагдсан тийм ээ. За засгийн газрын шинэ ерөнхий сайдын маань барьж байгаа бол чөлөөлийн бодлогыг явуулж. Энэ хүрээнд бид нар эдийн засаг маань өнөөдөр ойролцоогт орнод үүссэн асуудал одоо бас харьцангуй гайхал төвшөнд ирж байна тийм ээ. Гэхдээ энэ тодорхойгүй байдал чи өөрөө манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг нөлөөлөх нэ. Тэгэхээр энэ тохиолдолд засгийн газар аж ахуй нэгжүүдэд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд үйл ажиллагааны тогтвортой болгох, эдийн засгаа тогтвортой болгох. Нөгөө талд нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогыг тогтвортой болгох чиглэл дээр ажлын байрыг хадгалах гэсэн энэ бодлогоор татварын нэмэлт өөрчлөлтүүдийг санаачилж их хуралдаа оруулж ирсэн. За энэ өөрчлөлтөр бол одоо татварын ерөнхий хууль болон нэмэгдсэн хүртгийн албан татврын хууль, хүн амын орлогын албан татврын хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, үйл хөдлөх хөрөнгийн татврын хуульд ингээд өөрчлөлтүүд орсон. За энэ бүгд маань түрүүний миний хэлдэг эдийн засгаа тогтвортой болгох, бизнесийн орчноо тогтвортой болгох, аж ахуй эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд иргэдэд тогтвортой болгох, нөгөө талд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлогыг тогтвортой болгох. Энэ л бодлогыг барьж оруулж ирсэн энэ хүрээнд. За энэ хүрээнд бид нэр энэ багц өөрчлөлтийг аваад үзэх юм бол 3.4 их найдын татврын хөнгөлөлтийг иргэд аж ахуй нэгжтэй үлдээж байгаа. За жишээ нь одоо иргэдийн маань орлого байгаа. Цалин үсээр авж байгаа цалин түндээ тэнцэх хэмжээний орлого авж байгаа нийт Монгол улсад сая 30 мянган иргэн байна. Сая 30 мянган цалин авж байгаа иргэн маань хүн амын орлогын албан татварт бүгд хамрагдах тэр зохицуултыг гэж байна. Юу гэхээр зэрэг бид нар та жишээ нь одоо 4 сая төгрөгийн цалинтай байлаа гэж бодъё тийм ээ хоёлаа. Тэгэхээр 792 мянга хүртэлх цалингаас чинь ямар нэгэн татвар авахгүй юу? Тэг татвартай. 792 мянгаас 2 сая хүртэлх дээр нь 1% татвар тавьж гэж. За тэгээд таны 2 саяас дээш гарах дээр нь 10% төлнө. Тэгэхээр бүх ямар ч төрлийн цалин авж байгаа, одоо өндөр нам авж байгаа, их бага авж байгаагаас үл хамааран саяын хөнгөлтүүдийг бүгд шатлаад хүртнэ гэсэн үг. Тэгэхээр 792 мянга хүртэлх хөнгөлөлт нь бол 2027 оны 1 сарын 1-ээс эхлэх хэрэгжинэ. 792 мянгаас дээшээ 2 сая хүртэлх 1% албан татвар авах нь бол 28 оны 1 сарын 1-ээс эхлэх хэрэгжинэ. За энэ бол иргэдэд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд үзүүлж байгаа засгийн газрын татврын хөнгөлөлтийн бодлого. Яагаад хугацааг ийм хол тавьж өгсөн бэ? Бид нар хэрэгжилтийн хугацааг нь өөрсдийнхөө төсвийн ачаалтаа нөгөө талдаа хэрэгжилтийнх нь одоо альва бүхний шилжилтэн цаг хугацаа хэрэгтэй тийм үү? Эхний ээлжинд 792 хүртэл нь зохистой хэмжээг нь гаргаж ирээд энийг бол 27 оны 1 сарын 1-ээс. Одоо шууд хэрэгжих боломжгүй. Яагаад тэгэхээр төсвийн тухай хуулиараа бид нар хагас жил өнгөрцөн учраас. Гэхдээ 28 он гэдэг 28 оны 1 сар, 27 оны 1 сар үе шатаа хэрэгжүүлээ. Энэ шатлсан дотор учраас гэдэг ийм их хурл дээр шийдэгдээд. За энэ маань эцэст батлагдлаа. За аж ахуй нэгжүүдтэй бид нар мөн ялгаа авахгүй том аж ахуй нэгжүүд дээр маань гардаг нэг хүндрэл байсан. Юу гэхээр зэрэг татвар төлөхийн өмнөх ашиг нь 6 тэрбум байх юм бол 10% авдаг. 6 тэрбумаас дээшээ гарах юм бол 25% авдаг гэсэн. Тэгэхээр энэ 10-аас 25 болж ингэж өсөж байгаа нь бол маш их огцон өсөлт байна гэдгийг аж ахуй нэгжүүд маань хэлдэг. Нөгөө томорч чадахгүй компаниудаа олон болгож жижигж эхэлдэг. Энэ өөрөө одоо энэ хөрөнгөний зах зээл рүү илүү бид нар төвлөрч байгаа үед IPO хийх хөрөнгөө үнэлэхэд олон жижиг компанитай хүн болж хүрэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нь бол одоо бид нар татврын өөрчлөлт хийж өгье. Дундын шатлыг гаргаж ирье. Татврын өмнөх ашиг нь 6 тэрбум байвал 10, 6-аас 10 тэрбумын хооронд байх юм бол 15, ингээд дээш нь 25 болгоё гэдэг. Энэ зохицуултыг хийж өгч байгаа. 10, 15, 20. За энэ 15 гэдэг дунд бол жишээлбэл 600 орчим аж ахуй нэгж хамрагч байгаа. Жишээ. Өмнө 25-аас буураад 15 болж байна гэсэн. За аж ахуй нэгжүүдэд нэг юм боломж гэж байгаа. За жижиг дунд аж ахуй нэгжүүдэд ямар боломж гэж байна гэхээр орлого нь 1.5 байх юм бол хэлбэршүүлсэн татвар үе 1% татвар төлдөг гэсэн. Энэ бусгын хэмжээг 2.5 болгож өгч байгаа. За тэгэхээр энд чинь 180 орчим мянга аж ахуй нэгж хамрагч.
Орлуулалтын орлого нь 1.1 жилийн орлого 1.5 байх юм бол 1% татвар төлөөд явдаг байсан бол хэлбэршүүлсэн гормор төлдөг байсан бол одоо тэр босхын 2.5 болгож нэмж өгч байна. За бас нэг асуудал бол нэмэгдсэн үртгийн албан татвар төлөх босхын хэмжээг нэмэгдүүлж гэсэн. Одоо хуучин хуулиар бол 50 сая хүртэл орлуулалт хийсэн компани 50 саяас дээш их юм бол нэмэгдсэн үртгийн албан татвар төлнө, тэрнээс доош бол төлдөг байсан. За 50 сая болгож явах үед бол Монгол Улсын эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 18 орчим их 80 байсан. Өнөөдөр бараг 100 төгчлөө. 5 дахин өсөж байна. Энийг дагаад эдийн засаг манд хэлж байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн маань энэ босго бол 400 сая явах зөх хөстэй маг тэр засгийн газар үзээд нэмэгдсэн үртгийн албан татврын чөлөөлөгдөх босхын 400 сая төгрөгийн борлуулалтаар тавьж өгч байгаа. За энэ бол одоо манайх бас хийсэн юм ш. Олон улсын валютын сангаас хийсэн судалгаагаар Монгол улс бол энэ дундаас дээш орлоготой орнд дуу шилжлээ. За дундаас дээш орлоготой орны хувьд эдийн засгийн их дотоодын нийт бүтээгдэхүүн болон нэг хүнд оногч байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаануудыг хараад эдийн засгийн өсөлтийг харахад бол 398 саяын борлуулалтыг бол нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөх нь зөв юм гэсэн юм олон улсын байгууллагуудын олон мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт судалгаа бас байдаг. Тэгээ бид нар тэрийг тэгштгэл 400 сая бас болгосон. Хичнээн аж ахуйн нэгжүүд ер нь хөнгөлөх нөөтийн татвар төлөх. За энэ л бол нэг 60 орчим мянган аж ахуйн нэгжүүд хамрагдана. Нэмж хамрагдана. За энэ бол одоо тэгтээ эн чинь татвар төлөхгүй гэсэн үг биш шүү дээ. Энээсээ хэмссэн мөнгөөрөө эргүүлээд эн чинь хөрөнгө оруулалт хийн. Тийм ээ. Тэндээс нь бид нар үйл ажиллагаа явуулна. Баа муу орлогын албан татвар ачтай цалин болгоод ирвэл орлого хүн амын орлогын албан татварыг бид нар муу ялгаахгүй. Тэр чинь татвараараа эдийн засаг руу орж ирнэ. Компанийн үйл ажиллагааг домруулах ч гэсэн энэ маань бол өөрсдөд нь боломж мөнгө орлуулалт төлөх гэсэн боломж болж харагдана. За нэмэгдсэн үртгийн албан татвартаар хийсэн бас нэг өөрчлөлт бол одоо бид нар нэмэгдсэн үртгийн албан татварыг 1 сарын дараа төлдөг. 1-2 сар болгож хойшлуулж байгаа. За өөрөөр хэлбэл та ирээдүйд орж ирэх мөнгө орлуулалт төлөвлөд бараа үйлчлэгээ. За энэ импортын компани дээр байлаа. Энэ ус оруулж ирдэг компани байлаа гэж байна тийм ээ. Оруулж ирэхдээ гайлын татвараа хил дээр одоо гайл дээр өртгөр нь гайлын 5% татвараа төлөөд нэмэгдсэн үртгийн албан татвараа оруулж иж байгаа өртгөрөө төлдөг. За бараа бүтээгдэхүүнээ оруулж ирээд зарж байгаа хувьдаа сарын дараа зөрүүд нэмэгдсэн үртгийн албан татвар төлдөг байсан бол энэний 2 сар болгоно гэдэг чинь шууд гайлын татвараа төлөөд бараа бүтээгдэхүүнээ оруулж ирээд зарж борлуулаад ашиг бүр дараа. Тий, дараагаар нь нэмэгдсэн үртгийн албан татвараа төлнө. За энэ бол аж ахуйн нэгжүүдийг бизнесээ төлөвлөх мөнгө орлуулалт орж ирээдүйд орж ирэх мөнгө орлуулалт төлөвлөхөд нь маш том дэмжлэг болж байна. За аж ахуйн нэгжүүдийн дунд яригддаг бас нэг асуудал байна. Дан саадаг. Энэ бол татврын хуулиараа хаах ёстой. Ингээ үе шаттай арга хэмжээ аваад санал мэдээлэл өгөөд ингэж явж хаадаг гэсэн бол бид бол чөлөөлөе гэдэг засгийн газрын бодлого бол татврын систем бол цаашдаа зөвлөн тусалдаг байя, урьдчилан сэргийлдэг байя. Энэ хандлагыг илүүж болгож байна. Тийм учраас ирээдүйд орж иж байгаа мөнгө орлуулалтын 30% нь дансанд нь үлдгээд 70% нь буцааж татврыг нь хөрөнд авдаг болёо. Тэр дансанд үлдээж байгаа 30%-аараа аж ахуйн нэгжүүд маань үйл ажиллагаа явуулах, цалин өсөө тавих. За ингээд компанийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр өөрөөр хэсэгчилж болгодог болно гэсэн. Одоо нэгсэндээ 30%-аас доош. Одоо ч бид нар ингээд үе шатаа ингээд арга хэмжээ авсаргаад 100% хаачиж байгаа. Гэтэл эн чинь бас нэг юутай уялдаад гэдэг вөхөр манайх чи өөрөө улирлын их хамааралтай эдийн засгтай. Тэгээ өвөл ингээд бид зарим салбарын маань бүтээн байгуулалтын салбаруудын идэвхжил буурдаг. Уулуур хаан салбарын ч. За энэ үеэр нь одоо орлогогүй болоод ирэх үед нь татврын төлөх өрн үүсдэг. За ингээд явж хагаад яг одоо бүтээн байгуулалтын улирал эхлэхэд дансыг хаагаад үйл ажиллагааг нь явуулахгүй ийм байдал руу орчих гээд байдаг. Тэгэхээр энэ 30% гэдэг чинь хаахгүй байна гэдэг чинь яг л нөгөө нэг зөв зөвхөстэй үйл ажиллагаагаа явуулахад нь бид нар бас татврын бодлогоор дэмжлэг болёо л гэдэг утгаар. Бас нэг асуудал одоо төрийн өмчт компаниуд. За тэгээд төр ер нь худалдаа авалт хийхдээ дотоодынхаа үйлдвэрлэгчид, импортлогчдоос аль болох ингээд авдаг гэсэн. Сүүлийн үед одоо ингээд шууд өөрсдөө гадагшаа гадаадаас авчдаг ч гэдэг юм те нийлүүлэлтэд ингэж хангадаг болсон. Тэрнээс болж маш олон компаниуд хийх ажилгүй байна. За жишээл хот төр ч юм уу те ийм тохиолдлууд их гарсан шүү дээ. Тэгэхээр төрийн худалдаа авалтан дээр та ер нь ямар бодлого баримталж ажиллах бодолтой байна вэ? Төрийн худалдаа авалт гэдэг бол төрийн өмчт компани үйл ажиллагаа явуулж байгаа нэг хэлбэр. Тэрнээс гарч байгаа доголдол нэг байна. Төрийн өмчийн засаглалтай холбоотой доголдол байна. Төрийн өмчийн одоо хөрөнгийн удирдлагатай холбоотой доголдол байна. Ингээд төрийн авч яваа тэр төрийн өмчт компаниг авч яваа менежментийн багийн асуудал байна гэдэг.
Энэ бүхэн өнөөдөр асуудал болж байгаа нь одоо нууц биш тийм ээ. Тэгэхээр энийг бид нар бүхлээр нь шийдэж харж байгаа. Ер нь бол одоо юу гэдэг улс төрч ч юм уу нийгэм маань ингээд энэ төрд бол өмч байхгүй ёсгүй. Засгийн газар бид нар ч гэсэн төрд өмч байхгүй. Аж ахуйн бизнес эрхлэхгүй гэж. Гэхдээ төрийн өмчийг эхлээ бид нар эхний ээлжинд төрийн өмч гэж юу юм бэ гэдгийг хараа хийж байна. Төрийн өмчийг байгуулж байгаа хоёр хон зорилго байна. Нэг бол стратегийн зорилгоор нэг байгуулж байгаа. Одоо түлш одоо бид нар алтан ширээд үйлдвэр болж байна тийм ээ. Түлш энэ стратегийн бүтээгдэхүүн иргэний агарын салбарч гэдэг юм уу. Энэ салбарууд төмөр зам, авцомын салбар дээр төмөр зам ч гэдэг юм. Ингээ энэ бол стратегийн үед Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон цаашдаа эдийн засгийн аюулгүй байдалд хамгийн чухал салбаруудаа бид нар төрөөс нэг хийж байна. Өмчт хөрөнгө оруулалт тэгээд төрөмчт компани гэж. Нөгөө талд хувийн хөвшил огт сонирхгүй байгаа. Одоо нэгс сонирхолтой салбар уу юу? Хаягдаад байгаа нэг салбарыг авч явахын тулд төрөмчт компаниудыг байгуулж байгаа. Анх байгуулж байгаа зорилгод нь бол ийм байгаа. Гэхдээ хэрэгжилтэн дээрээ хэд маань бас зорилготой хүрч ийнү гэдгээс харах юм бол саяын түрүүний ярьдаг алдаа зохицууд гарч байна. Тэгэхээр манай засгийн газар өнөөдөр жишээлбэл энэ асуудлаар олон улсын санхүүгийн менежментийн компанитай гэрээ байгуулахаар бид нэр одоо санамж жижиг байгуулахаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Энийг бид нэр одоо учрал ерөнхий сайдын засгийн газар байгуулахснаас хойш бид нэр шатраатай явж байгаа. Юу вэ гэхээр зэрэг төрийн өмчт компаниудаа хэд хэдэн багц болгоё. Одоо ашигтай чинь яг үндэ хөвчлөх юм бол манад одоо юу гэдэг магадгүй мят байна. Төмөр зам байна. За төрийн банк байж гэдэг юм. Тэгээ эдгээр мөн нэг ашигтай ажиллаж байгаа нэг хуруу дарам хэд байна. Бусд нь хөрөнгө оруулагчийн буюу сонирхол татгараг байна. Тэр бид нар эдрийг хэд хэдэн багцуулгая. Хооронд нь одоо юу гэдэг зарим аз заа нордг юм уу? За төрийн өмчт одоо уулгай компани нордг юм уу? Юуных нордг юм уу? Эрүүл мэндийн салбараас нь одоо хувийн хөлтөй байгаа хөдөө аж ахуйн салбараас юу байгаа эдрийг нэгтгэх багцуулгая. За энэ компаниудын тодорхой хэмжээний хувьцааг авчраад энэ багц дээр сан үсгээд энийг олон улсын зах зээл дээр гаргаж IPO уусгая. Энийг хийхийн тулд олон улсын мэрэгжлийн туршлага бүхий санхүү менежментийн компанийг сангийн менежмент хэрэгжүүлдэг компаниудад бид нар нээлттэй урилгыг засгийн газар явуулсан. 17 дэлхийд алдартай топ 17 одоо санхүү удирдлагын компани руу сангууд руу урилга явуулсан. За өнөөдрийн байдлаар Franklin Templeton за нэг нь BlackRock гэсэн баха. Ийм хоёр компаниас жишээ нь юу ирсэн байна. Санал өнөөдрийн байдлаар ирсэн байна. За бид нар ингээд эх 7 хоног саналаа үнэлээд Монгол Улсын засгийн газар төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах, санхүүгийн ил тод болгох, менежментийн сайжруулах тэр гэрээг санамжчийг энэ хоёроо одоо ирүүлээд өнөөдрийн байдлаар хоёр ирсэн байна. Одоо шалгаруулалт бол хэдэн газраас санал ирэхийг би мэдэхгүй байна. 17 газар руу явуулсан. Ингээд шалгаруулад санамжч байгуулад төрийн өмчийг цааш нь бид нэр засаглалыг сайжруулна. Жишээлбэл эрчим хүчний салбар стратеги маш том салбар. Гэтэл эрчим хүчний салбарын үн тарифын бодлогыг сүүлийн 30 жил бид нэр төрийн бодлогоор татаас хэлбэрээр яваад бодит өртөгтөнд нийцүүлэхгүй явсаар хагаад энэ салбар маань өөрөө хөрөнгө оруулалт 30 жил хаягдаад нөгөө талдаа тэрийг хөрөнгө оруулалт хийгдэхгүй нэг гэдэг чи юу гэхээр ашигтай ажиллагаа байхгүй болоод ирж байна. За ингэхээр нөгөө талд нь тэр салбарын ажилчдын цалингийн асуудал хүндрэлтэй болоод ирж байна. Нэгэсэндээ төр цаашаа энэ дааж явахгүй салбараа зах зээлийнх нь горимж шилжүүлье, эрчим хүчийг либералчлье гэж яриад байгаа тийм үү. Энд хүрэхийн тулд яг вөхөр үе шатгаар бид нар алдагдлыг хааж дуусгах хэрэгтэй. Тэр алдагдлын төр өөрөө хааж чадахгүй байна. Тэгвэл энэ хөрөнгийн зөв менежментийн бодлогыг хэрэгжүүлснээрээ IPO уусгууд тэндээс орж ирсэн бүрдсэн хөрөнгөө бид нар тэр хамгийн түрүүнд үнцэнтэй болж чадах хамгийн алдагдaltaй явж байгаа салбарт жишээ нь хөрөнгө оруулалтын тэндээс хийж болох нэ. Ингээ чи зүгээр одоо ингээр ярихад та тэр нэг машина зарахын тулд ухаадаг үсттэй. Түүнээс чи одоо энэ эвдэрхийн юм багмаа хямдхан авч байгаа биш бид нар илүү арчид тордоод өнгөлөөд машиныхаа цэвэр зэмсрийг хараад заруулдаг үсттэй. Тэр яг тэр шиг бид нар энэ алдагдaltaй явж байгаа зарим салбаруудаа уцааж хөрөнгө оруулалтыг хийхийн тулд энийг бол төр өөрөө хийж чадахгүй учраас байгаа өмчүүдэд нэгтгээд багцуулгаж олон улсын зах зээл тэр мэрэгжлийн компаниар нь гаргаад тэндээс орж ирсэн орлогоор зарим нь салбарлуугаа хий, зарим нь энэ компаниудынхаа хөвчлөлт. Ингэж бид нар төрийн өмчт компаниудаа үнцэнтэй болгож дараа нь хөвчлөгдөг юм руу гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө улсын хурлын тогтоолоор нэг хөвчлөх баахан жагсаалт гарсан юмсан. Тэрнийг төр хүлээлгэж байгаа гэсэн үг үү? Тэрийг бол буцаад өмнөх засгийн газар татаад авцсан. Одоо бид нар төрийн өмчтөр ерөөсөө хөвчлөх гэдэг бол яг хөвчлөлийг гэх юм бол манай хуруу дарамхан хэдэн
ашигтай төрөмжтэй үүсгэх. Гэтэ бид нар нөгөө менежмент хийхээс өмнө хувьд төвчлөх юм бол хувийнхаа өөрсдөө одоо засаж сэлбэд авчнаа л гэсэн ойлголттой байгаад ирсэн шүү дээ. Гэтэл чинь хувийнхны бас сонирхгүй салбар энэ дотор байж байгаа байхгүй. Маш олон салбар байна. Төрөмжт компани. За окей. Төрөмж том компаниудын хувьд бол мэдээж хэрэг иймэрхүү менежментийн өөрчлөлтүүд энэ төр хийгдэх баг. Монгол улс бол нэгдмэл улс. Орон нутагт бол маш олон орон нутгийн өмчт компаниг дор мэдэн байгуулж байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар цэгцлэх, эренблэх тийм бодлого байгаа юу? Жишээлбэл одоо Хөвсгөл аймгийн хүнсний зах нь орон нутгийн өмчт байх жишээтэй тий. Яг тэгээд энэ ийм л онолдоо бид нар одоо нөгөө хяналт шалгалтын маань санхүүгийн хяналт шалгалтын маань хамар хүрээ гэдэг. Жишээд би сангийн сайдын хувьд одоо санхүүгийн улсын ерөнхий байцаагч. За тэгэхээр миний хамар хүрээ юу вэ нөхөр төрийн системэл хянаад байгаа. Тэрэнд гарч байгаа алдаа дутагдлыг санхүүгийн хяналт шалгалтыг хийгээд. Тэгэнгүүт орон нутаг гээд нэг юм хил газгаар хаягдчихад байгаа. Нэгс нэг хяналт. Энийг дагаад ийм асуудлууд үүсэж байна. Таны хэлж байгаа. Нөгөө талдаа төр зарим хөрөнгө оруулалтыг орон нутагт хийчээд тэр аж ахуйгаа тэр хөрөнгө оруулалтыг дагаад зайлшгүй нэг аж ахуй авч явах юмыг шууд хувийн хвштрүү шилжүүлэхгүйгээр амрын нодод орон нутагт нь шилжүүлээ хийчих. За ингээд орон нутагт төрөмжт компани үүсээд яваад байх нэг боломж байна. За нийслэлээр одоо жишээлбэл өнгөрсөн хугацаанд маш олон төрөмжт компаниуд бий болсон байна. 80 орчим компани байна. Нийслэл иргэдийнхэн урлагийн төлөөлөгчд бонд ингээд эн чинь нийслэлч өөрөө том их айл магадгүй одоо шийдэх зөндөө асуудал байдаг юм шиг. За энэ асуудлуудаа шийдэхэд бол тухайн асуудлыг хариуцсан төрөмжт компаниг байгуулад, орон нутгийн өмчт компаниг байгуулад. За энэ чи юу гэж нөхөр нөгөө бид нар төр бизнес эрхлэгчдээс хол байя. Та бүгдийн хийж чадах юм руу бид орохгүй гэдэг зарчим дараагийн шатанд ирээд алдагдаад байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ хяналтын тогтолцоог сайжруулах хэвээр нөгөө талдаа бид нар засаглалын зөв явуулах хэвээр, санхүүгийн удирдлагын зөв явуулах хэвээр энэ чиглэлээр Монгол Улсын тэргуун шийдвэр сайд, эдийн засгийн хөгжлийн сайд инквайр өнөөдөр хуулийн төс засгийн газраар оруулж ирж хилцүүлсэн. За одоо эцлээгүй болохоор би их хурл дөрвөн бараагүй болохоор тэр талаар бол одоо гол асуудал бол яг энэ сая асуудлыг анхаар энэ хаягдаад байгаа энэ хүрээн дээр ямар зохицуулт байх юм бэ гэдгийг оруулчихж байгаа. За нөгөө талдаа юу гэхээр зэрэг орон нутгийн төсвийн асуудал байна. Монгол улс та дөрөв хэллээ нэг улс бид нар нэгдсэн улс шүү тийм ээ. Бид нар нэгдмэл улс. За ингээ харах юм бол бид нар улсын хурал дээр Монгол улсын төсвийг баталж байгаа. Монгол улсын төсөв гэдэг бол их хурлаар баталсан төсвийн тухай хууль юм байна. Улсын төсөв батлахдаа бид нар нэгдсэн төсөв батлахдаа бид нар улсын төсөв, орон нутгийн төсөв, за ингээ дагалдах нийгмийн даатгал, эрүүл мэндийн сан гэв. Тэгтэл чинь улсын төсөв дотор өнөөдөр одоо 25 оны гүйцэтгэл бол 2% дотоодын бүтээгдэхүүний 2 хүүхдэд тэнцээр ашигтай гарах хэрэгтэй байсан бол тэрэндээ хүрэх боломжгүй болж өнгөрсөн жилийн тайланд тэгж гарч байгаа. Усын төсвийг гүйцэтгэл. За энэний одоо энэ яагаад ингэ гарч вэ гэдээ харахаар нийслэл маань бие даасан төсвөтэй болсон. Та сонсгол дээр хэлж байсан тийм. Гэхдээ нийслэл маань бие даасан төсвөтэй болно гэдэг бол бодлогын хувьд маш зөв. Нийслэл өөрөө үйл ажиллагаагаа аваа явах. Гэхдээ бид нар нийслэл ирэх одоо төсвийн эрхийн нөхөдөө дагаад хариуцах хамрах хүрээг нөхөж чадаагүй. Нэгэсэндээ нийслэл өөрөө сургууль цэцэрлэг барьж болж байна. Улсын төсвөр бас ахаад сургууль цэцэрлэг барьж болж байна Улаанбаатар хотод. Тийм ээ. Улсын төсвөр зам тавиад аль нэг дүүрэгт зам барьж болж байна. Нийслэл өөрийнхөө одоо төсвөрөө бас зам тавьж. Энд чинь ингээд чиг өргөдөнд нэгдүгээр шилжиж байгаа. Хоёрдугаар бүх салбар дээр тийм л шүү дээ. Улсын төсөв чинь бид нар ингээд 11 сарын 15-нд их хурл батлаад за орон нутгийн төсвийн хязгаараа энэ шүү. Энэ хэмжээнд хөрөнгө оруулалт хийн. Энэ хэмжээнд урсгал байна гэдэг ингээд бид нар батлаад улсын төсвийн хажууд орон нутгийн төсөв батлаад өгч байгаа. Ингээд бидрийг баталж өгсөний дараа нийслэлийн иргэдийн хурал буюу орон нутгийн иргэдийн хурлууд маань төсөв баталж байгаа. Тэгвэл нөгөө нэг төсвийн их хурлын баталж өгсөн хязгаараа бүгд аваа явуулж байгаа. Энд болохоор одоо төсвийн сахилгатгүй байдал тэнд харагдаад байна л гэж би хэлээд байгаа байхгүй. Гэтэл тэр чинь яг нийслэлийн маань орон нутгийн маань юу гэж нэхэр биднийг алдагдaltaгүй баталсан гэж хэлээд байгаа. Тэр нь зөв. Гэтэл чинь төсвийн тухай хуулийн дээр нэг заалт үүдэг. Орон нутгийн төсөв бол алдагдaltaгүй баталдагдана гэдэг нэг юм заалт байдаг. Нөгөө талд нь урд онд санхүүжүүлж санхүүжүүлжсэн ажлын санхүүжүүлж чадаагүй зардлыг дараа он руу одоо ингээд шилжүүл. Тэр хэмжээгээр шилжүүлж болно гэхээр
нийслэл ингээ батлангуудад өмнөх оны санхүүжүүлж чадаагүй дүнгээ авчирчгаар энд нэг юм зардал үүсэж байгаа. За ингээд юугаар явчих чинь. Зардал нүсээ явчих чинь. За нөгөөхийг авцраад улсын нэгдсэн төсвүүдээр бид нэр хураагаад ирэхээр нийслэлийн тэр хүссэн зардал чинь улсын төсвүүдээр нэгдсэн төсвүүдээр алдагдал болоо гараад ирж байгаа. Нэгсэндээ засгийн газар өөрөө алдагдлаа хийж байгаа байсан. Орон нутгаас болоод. А нөгөө талд нийслэл төр яг нэг нөлөөсөн юм бол засгийн газар баталгаа гаргаад нийслэл төр боонд гаргацсан. Боонд гаргана гэдэг чинь шууд өрөвсчтэй л гэсэн үг шүү дээ. Тэр чинь нийслэлийн өрөн дээр үртгэдэг юм. Тэр нь ирээд улсын нэгдсэн төсвүүдээр бас сөрөг болж харагдаж байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бол нийслэл төр боонд гаргах нь зөв. Гэхээс илүүтэй яа тэгэхээр нийслэлийн гаргасан боонд чинь засгийн газрын баталгаахан дээр бичигдээ бидний өрөхгүй. Тэгээ эргээд засгийн газар төлнө. Тэгэхээр ер нь бол энэ нийслэлийнхээ бие даасан байдлыг бол энээсээ бол ухарч болохгүй. А гэхдээ санхүү төсвийн тогтолцоогоо төсвийн харилцааны тогтолцоогоо бид нар зэгцэлж авахгүй бол одоо сүүлдээ нийслэл их хурлагддаг ийм хоёр улстай ч юм шиг. Тэгээ нөгөөдөл нь тэдний буруу бас биш байхгүй. Би сангийн бүр аймагуд боонд гаргах гэдэг юм шүү. Гөө яг тэрийг бол бид нар хязгаарлах залтууд нь байгаа. Сүүлийн 5 жил одоо татаас аваагүй аймаг гэхээр одоо манад маш цөөхөн байгаа. Өмнө говь аймаг маань амжилттай гаргалаа. Ингээд санхүүгийн шалгуур үзүүлэлтүүд байгаа. Нийслэл төр өмнө бол бид нар боонд гарах эрхээ засгийн газар өөрөө хэрэгжүүлээгүй байсан эрхээ тэр нийслэл төр гаргаад өгсөн. Тэнд дэр болохоор хацаа асуудал байна. За одоо сүүлийн асуулт урсгал зардал жилээс жилд нэмэгдэж байна. Тэгэд одоо энэ урсгал зардлаа жоохон яах ёстой юм. Одоо энэ тэнд соёлын төв барайл тэгэл тэрнийг нэг ажилуулах хэрэгтэй болдог те. Тэнд нэг юм урсгал зардал ингээл нэмэгдээл байдаг. Урсгал зардлаа таныг ил жил болгон төсөв хэлцэхүүр ингэж ярьдаг. Тэгэд энийг яаж чаддгүй. Та энэ дээр ер нь ямар реформ байх ёстой гэж үзэж байна вэ? Сангийн сайд. Ер нь бид нар 27 оны төсвийг өргөхдөө нэлээд реформын шинжтэй өөрчлөлтүүд оруулж ирнэ. За энэнийг бол одоо тухайд нь ч гэсэн бид нар оруулж ирэхтэй тодорхой байна. Гэхдээ нэгдүгээр төрөмчийн компаниуд талд, хоёрдугаарт энэ засгийн газрын аяам агентлаг төрийн байгууллагын бүтцийн хувьд эргэж харах асуудал маш их байна. А нөгөө талд урсгал зардал та сая хэлж байгаа шалтгаан бас мөн үгүй мөн. Бид нар сум орон нутагт эн чинь төр өөрөө нийгмийн үйлчлэгийг хүргэх ёстой шүү дээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа хөрөнгө оруулалт гэдэг бол нэгдүгээр нийгмийн шаардлагыг одоо шин чанарыг агуулсан хэвээр. Хоёрдугаар эдийн засгийн хөгжөлт байх хэвээр. Энэ бүх шаардлагыг хангасан төслийг бид нар хийж байгаа. Гэтэл энэ зарим хүмүүс одоо сум болгон соёлын төв сургууль өрдөг буруу гэж ярьдаг. Тэнд 100 хүн амьдарчсэн тэд соёлын үйлчлэг авах хэрэгтэй. Тэрийг төр хөрөөж өгөх нь зөв. А тэрийг дагаад урсгал зардал өсдөггүй л өсдөгөө. Тэнд нь ч яг ажилуулах хүмүүс багш сургууль өрөөл багш хэрэгтэй болно. Тийм ээ. А энэнийг бид нар зөв хэлбэрлэлд нь оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн ер нь одоо бид нар энэ нийгмийн даатгалын шинжтийг хийж байгаа ч гэсэн цаад агуулга нь бол бид нар нийгмийн даатгалын сангаа яаж төсвөөсөө гаргах вэ? Бий даалгах уу? Эрүүл мэндийн даатгалын санг яаж гаргах вэ? Эрүүл мэндийн салбар тэр тусмаа бүр онцлог. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн салбар бол эрэлтийг дагаж нийлүүлэлт төсдөг бол эрүүл мэндийн салбар гэдэг бол эсрэгээр нийлүүлэлтийг эрэлтээ бий болгодог салбар байхгүй. Нэгсэндээ энэ бизнесийн салбар байхгүй. Очоод одоо тэрийг би одоо яриад эрүүл мэндийн салбарын руу буруу одоо ойлголт өгч байна. Гэхдээ хувийн эмнэлэг, хувийн эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн эмнэлэг гэдэг хоёр бол адилхан оршоод л байгаа. Энд чи юу гэхээр зэрэг төрийн хожигт хувийг байж болоод байна гэдэг чинь энэ бол хувийн хвшил. Одоо Монголд хичнээн төрийн эмнэлэг, хичнээн хувийн эмнэлэг гэдэг бол гарах юм бол хувийн эмнэлэг нэг шүү. Одоо зүгээр яг Улаанбаатар хотын төвлөрлөлөөр харуул байгаа бах. Зүгээр орон нутгаар харах юм бол чинь сум суурин болгонд эмнэлэг баг. Тэгэхээр энийг яаж зөв зохистой болохгүй? Алийг нь одоо бүрэн гаргах юм. Алийг нь хагас гаргах юм. Ингээ бид нар энэ төсвүүдээр авж байгаа энэ их ачааллуудыг явуулах хэрэгтэй. Нөгөө талдөө төсвийн урсгал зардал гэдэг бол ихэнх нь хөөчлөгдсөн зардал байдаг. Тэгээ бид нар одоо энэ төсвийн сахилгуудтай байхын тулд одоо юу гэдэг улсын төсвийг өргөн барих эрх нь бол зөвхөн засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг. Ингэж бид нар төсвөө төлөвлөх эрхээ одоо хуулиар үндсүүлрээд тэр авсан бол төсвүүд хууль. А тэгтэл чинь бид нар юу гэхээр зэрэг хуулинд татврын шинжтэй болон зардлын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх эрх нь бол бүгдэд байгаа. Нэгсэндээ би ч гэсэн их хурлын гишүүний хувьд ийм асуудлыг ингээ энэ тэгэд тэр хууль одоо нэг асуудлыг шийдэхээр гараад ирлээ гэж бодъё тийм ээ. Сая нэг жишээ нь одоо малчны хууль байхгүй юу? Малчны хуулийг бол одоо малчдын нийгэм даатгалыг нөхөн төлөх зорилгоор гарч ирсэн хууль. А гэтэл тэрийн төлөх
нөхөн төлтийг хийх мөнгө нь өөрөө засгийн газар байхгүй учраас энэ хууль хэрэгжихгүй 2 жил журам гараагүй гэдэг шалтгаанаар хоошиж байгаа. Ингээ малчт маань хууль гаргахад нь баярлсан, эргээд хууль нь хэрэгжихгүй. Ингээд малчт маань сэтгэл хангалуун босуулж шít. Тэгэхээр бид нэр хуулийг өргөн барихтаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгээ бас харах хэрэгтэй. Зардлын шинжтэй ямар төсөв дарамт өгөх гэж байна. Энэ нэргээ бидэрт ямар ачаал болж ирэх. Нөгөө хөгжлийн хоёроор хүлээж. Тэгэхгүй бол ингээ бид нар нэг 200 гаруй хуулийн заалт хуульчлаад өгсөн. Тэрийг энэ жижигхэн савндаа авчирж төсвийн зардлынхаа одоо орлого зардлынхаа юу төсвийн хуулиндаа багтаана гэдэг бол энэ бол үе үеийн засгийн газрын тулгуур өвчнөөс надад ч гэсэн одоо тэр өвчин л байна. За баярлалаа. Урилгыг хүлээн авч ирсэнд өнөөдрийн сэдвээр сангийн сайд Мэнд сайхан оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгч. Баярлалаа.